Гадаад мэдээний хөтөлбөрийн сүүлийн мэдээг төлөвлөж байна. Америкийн нэгдсэн улс, Мексик, Канада болж хөлбөмбөгийн дэлхийн аварга шалралт тэмцээний талбай доторх явдлаас гадна талбайгаас гадуурх явдлууч олон анхаарлыг татж байна. Тухайлбал Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын шахалтаар FIFA, Америкийн нэгдсэн улсын довтлогч Флорин Балагоны улаан картны торгуулийг хүчингүй болгосон шийдвэр гаргасан нь олон нийтийн шүүмжлэлийг хүлээгээд байна. Энэхүү шийдвэрийн цаана Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп FIFA-гийн ерөнхийлөгч Gianni Infantino руу уцтаж шахалт үзүүлсэн явдал ил болоод байна. Тус тэмцээнд 3 гол оруулаад байгаа Балагоны хувьд хэдийгээр Америкийн нэгдсэн улсад төрсөн ч Англид өсөж 2023 оноос Америкийн нэгдсэн улсын нэрийн өмнөөс тоглох болсон юм. Ерөнхийлөгч Трампын хувьд гадаадын иргэн Америкийн нэгдсэн улсад хүүхдэд төрүүлснээр шууд иргэншил авдаг хуулийг хүчтэй эсэргүүцдэг. Харин энэ удаад нэгээр гаралтай Их Британд өссөн тоглогчийн төлөө ийм лобби хийсэн ихээхэн анхаарал татлаа. Трамп цагаан ордны зөөн танхимаас хийсэн мэдээлэлтэй FIFA-гийн шийдвэрийг маш зөв шийдвэр гэж магтаад хамгийн шилдэг тоглогчийг тоглохыг зөвшөөрөхгүй байх нь дэлхийн аваргын тэмцээнд асар том хард тод болон үлдэх байсан хэмээн үйлдэлээ зөвтгчээ. FIFA-гийн ерөнхийлөгч Infantino Трамптай уцаар ирснээ хүлээн зөвшөөрсөн боловч шийдвэрт нь нөлөөлөөгүй гэж няцаасан байна. Харин энэхүү үйл явдлыг Европын хөлбөмбөгийн холбоо буюу UEFA бусад орнуудын зүгээс хүчтэй эсэргүүцсэн буруу шааж байна. UEFA өчигдөр гаргасан мэдээлэлтэй үр дүн нь байгаагүй ойлгомжгүй зөвтгөх аргагүй шийдвэр байна хэмээн энэхүү шийдвэрийг шүүмжлээд спортод улс төр энэхүү хөндлөнгөөс оролцож мөн байж боломгүй явдал гэжээ. Мөн өнөөдөр Америкийн нэгдсэн улстай тоглох Бельгийн хөлбөмбөгийн холбоо FIFA-гаас ямар нэгэн тайлбар аваагүйгээр мэдэгдэж Балагоныг талбайд гаргах эрхийг эсэргүүцэхээ албан ёсоор зарласан байна. Дэлхийн аваргын тэмцээнтэй холбоотой бас нэгэн ноцтой маргаан Француудын Парагвайн тоглолтын дараа тэгдээд байна. Парагвайн баг Францын багт 1-0 хожигдож тэмцээнээс хасагдсны дараа Парагвайн сенатор Селесте Амарилла X захим сүлжээнд Килиан Мбаппег Франц хүн болж харагдахыг хичээж буй колончлогдсон Камерун хүн хэмээн арьс өнгөөр доромжилсан шинжтэй зүйл бичжээ. Тэрээр мөн Мбаппег бичиг үсэг тайлагдаагүй зэрлэг Парагвайн тоглогчид түүнийг алгадаад авах байсан юм зэрэг хараад урсгажээ. Үүний хариуд Францын багийн ахлагч Мбаппе түүнийг албан тушаалтай тэнцэхгүй жигшмээр эмэгтэй хэмээн шүүмжилж улс орныхоо нэр хүндийг унгааж байгаад нь харамсаж байгаагаа илэрхийлсэн байна. Парагвайн сенаторын энэхүү арьс өнгөөр ядгуурлан гадуурхсан үйлдэлийг Францын хөлбөмбөгийн холбоо эрс буршааж эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар прокурорын байгууллагад хандаад байгаа юм байна. Тэд үндэсний шигшээвагийн тоглогч руу дайрсан энэ үдлийг Франц улсыг доромжилсан хэрэг хэмээн үзэж байгаагаа мэдгдсэн. Асуудал хурцдсантай холбогдуулан Парагвайн засгийн газар сенаторын үг нь Парагвайн ард түмнийг төлөөлөхгүй бөгөөд хүний нэр төрийг хүндэтгэх зарчимд хашилж байна хэмээн уучлалт гуйсан. Улмаар тус улсын ерөнхийлөгч Францын ерөнхийлөгч Эммануэль Макронд албан бичиг илгээсэн байна.